Аймгийн хүн амын 2021 оны өвөл хаврын улирлын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор нөөцлсөн махыг хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлэх, худалдан борлуулахад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Дархан Эрдэнэ мах комбинат болон Дарханцахын махны тасагт ажиллаа. Занжил 100 тонн нөөцийн мах нийлүүлэгдэх бөгөөд махны нийт жингийн 30-аас багагүй нөхөр 5%-аас илүүг нь ямаа үлдсэн хувь нь хоньны мах байх юм а. Мах бэлтгэн нийлүүлэгч компани гэрээний дагуу махны нөөцөд 100% бүрдүүлж ясмах тэнцүү харьцаатаагаар жижиглэн хөрөөдөж ангилан савлах үйл ажиллагааг явуулж байна. Гэрээний дагуу 100 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Нөөцийн мах бол бэлэн бэлтгэлтэй орсон. Одоо сая таад орж харсан савлгаа баглаа бодолтой ороод явж байгаа. 100 тонн мах чинь бол ерөнхийдөө бол 5 сарын 15 хүртэл 2 сарын хугацаагаар барьж нэг тооцоолж байгаа. Хөдлөн бол 200 тонн гарахад бол бүх аймагуудаа бүх сумуудаараа тараас энэ жил бүхэн Дархан сумын дотроо таарна гэж байна. Дархан дотроо хонгор шарын гол орохгүйгээр хөдлөн болохоор 3 гадна сум орж исэн. Энэ жил бүхэн Дархан дотор тарах болохоор 100 тонн 5 сарын 15 хүртэл бол ерөнхийдөө барьчих байх гэж тооцоолж байна. Хүрээ мах гэхэд манайх одоо 8800, хоньны мах 7500, ямаа 6500. Зах зээлийн аншаас бол бас их хямдхан л гарч байгаа. За мэргэжлийн хяналтын газраас иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх нөөцийн махны чанар аюулгүй байдалд хяналт тавьж, магадлан итгэмжлэгдсэн лабораторийн нян судлал буюу антибиотикийн үлдэгдлийн шинжилгээнд хамруулахаар махнаас дээж аваад байна. За шинжилгээний хариу гарсны дараа 3 дугаар сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Орон нутаг өөрөө өөрийнхөө чадварын хүрээнд энэ нөөцийн ард иргэдэд хямд үнэтэй махаар одоо хангах зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэтэй махаар хангах чиглэлд бол одоо нөөц бүрдүүлж ажиллаж байна. Тэгээд Дархан Эрдэнэ мах гэсэн энэ компанитай гэрээ байгуулсан. За сая энэ гүйцэтгэж байгаа компанийнхаа үйл ажиллагаатай танилцлаа. Үйл ажиллагаатай гэхээс илүүтэй яг энэ нөөцийн махыг бүрдүүлэх чиглэлд хийгдэж байгаа энэ бэлтгэл ажлууд, за энэ савлгаа бүрдүүлсэн нөөцтэй ингэ танилцсан. За компани зүгээс бол бидхэн бол 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд одоо гаргахад билэн гэдэг ийм хариултыг өгч байна. За ажлын хэсэг бас энэ дарханчуудын нэрлэж заншснаар бирж гэж яддаг энэ махны одоо энэ төвлөрсөн худалдаан дээр үнийн судалгааг бас хийж байна. Тэгэхээр одоо харьцангуй бас зах зээл дээр үн бол үнэтэй байна гэж харагдахаар байна. Тэгэхээр ажлын хэсэг ярьж байгаад одоо яг энэ нөөцөөр бүрдүүлсэн махаа стандартын дагуу шинжилүүлэх. За энэ шинжилгээнүүдийн хариу гараад ингээд дэлгүүр үтгийг хийгдсэн гэрээгээ харж агаад одоо түгэлтэд хийх юм бүрэн боломжтой гэж харж байна. Тэгэхээр энэ 3 дугаар сарын 15-наас хойш бол энэ нөөцийн махыг ер нь худалдаанд гаргах чиглэлтэй ажиллая гэдэг ийм урьдчилсан байдлаар ажлын хэсэг бол төгөлтийгээд ингээд явж байна. За өнөөдөр зах зээл дээр хүрээ мах килограмм нь 12,000-аас 14,000 төгрөг, хоньны махны килограмм нь 9,900 төгрөг байгаа бол за нөөцийн мах худалдаанд гарснаар богийн мах килограмм тутамдаа 2,000-аас 2,500 төгрөгөөр хямд өртөгтэй иргэдийн гарт очих боломжтой болох юм а.